Оройн дүргийн зохион бүтээгчтэй жоохон ахмад зохион бүтээгч цэнгэрлэлцэх өмнө сууж ивэл та бүхэн сайхан амарцгааж гинөө. Залуу зохион бүтээгч 2013 олон улсын уралдаа үзэгч та бүхэндээ 2 дугаар шатныхаа шалгуулалтыг үдж бүр хүргээд эхэлсэн байна. Манай нэвтрүүлгийг бүр анхнаас нь үзсэн сайн мэдчихэ. Говьолтаагийнх нь хэсэг амар их хэстэй. Говьолтаагаас зөндөө оролцсон. Тэр зөндөө оролцсон хүүхдүүдээс манаас 2 дугаар шатнд нэлээд олон хүүхдүүд тэнцэж байна. Оролцохоор бүгдээ багаараа ирсэн. Тэгэд одоо та бүхэндээ Говьолтой аймгийн Гуйлан сумаас оролцож байгаа зохион бүтээгч Тогмодыг дахин танилцуулъя. Бүтээлтэй танилцъя. Төгөлдрөө. Ой, нэг ийм кинонууд дээр ингээл өндөр байшингаас доош нь ингээл зүгдэж ирэнгүүтээ шууд шилэн дээр нь очиод пак гэл нэг юм наагаал. А би тэр ахыг чи тань Джеймс Бонд гэдэг. Гэл бөөрги зурдаг шүү дээ. Тэгэл ток гэж тоншоод авчдаг шүү дээ. Гээс ороод ав. Яг тэр жигчин бүтээл байгаа одоо. Том Жери дээр бас тэгж яагаад баахан эрдэнэс болгоолсон. Яг мөө. Тийм л бүтээлийг хийсэн залуучууд байна да. Тогмод Сандагдорж Дөвшин Баяр нар Говьолтой аймгийн Гуйлан тосхны улсын тэргүүний 12 жилийн сургуулийн 9-р ангийн сурагчид өсч төрсөн нутагтай хайртай залуу зохион бүтээгчид ирээдүйд ихийг хийж бүтээн нутгаа хөгжүүлэхийг хүсдэг. Өөрийгөө сорж хөгжүүлсээр шин тутамд авьяасаа нээж байгаа залуу зохион бүтээгчдийн нэг бол Сандагдорж. Өнгөрсөн жилээс тэр шүлэг тэрлэж эхэлсэн бөгөөд бахархаж хайрладаг, бодож сандаг бүхнээ шүлгийн дэвтэртээ бичнэ. Зураг шүлэг зохиох дуртай сурагчдад маань шинийг санаачлан зохион бүтээх авьяас ч мөн бий. Ингээд тэдний шил зүсгэж бүтээлийн шийдэл 1-р шатанд ямар байсныг сонирхъя. Одоо энэ маань энэ давцсан дээр барилсан юм төхөөрөмж байгаа. Энэ төхөөрөмж маань болохоор алмаз. Энэ алмаз маань энэ замын дагуу чөлөөтэй хөдөлгөнхийн харин энэ алмазны зам маань энэ 2 хүрээний дагуу чөлөөтэй хөдөлгөөн хийх байгаа. Харин алмаз маань ийшээ хөндлөн төсөлт хийх тохиолдолд энэ алмаз маань энэ хэсэгтээ төгжигдэн харин алмаз маань ийшээ босоо төсөлт хийх тохиолдолд энэ алмаз маань эндээ төгжигдэж зам маань эндээ төгжигдэх байгаа. Харин алмаз маань ингэж зүсэх тохиолдолд зам нь эндээ төгжигдэж алмаз нь хоёр тишээ чөлөөтэй гүйжих байгаа. Харин энэ хэсэгт үзүүлсэн хөдөлгөөний зарчим нь энэ байна. Харин энэ хэсэгт үзүүлсэн юу нэга хэмжээ нь болохоор метр 50 харьцах метр 50 хэмжээтэй хийж болно. Одоо манай бүтээл маань энэ хоёр шарг маань шилнийхаа тэгш гадаргуу төр гүйжгөөд энэгээр шулуун төсөлт хийж гэн энэ юу маань энэ алмаз маань ингээд энэ юунда чөлөөтэй гүйжгэж байгаа. Энэ болохоор юу тойрог зүсгэхэд хэрэглэгдэнэ. Тэг хэрвээ тойрог зүсгэхдээ юу шилний гортог гэж байдаг штэ. Гортгийн зүүн нэг юу шилэн дээр тогтохгүй юм чи ийм эрзэн хийж гисэн байгаа. Тэгээ энэ эрзэнээрээ энэ юуныхаа энэ гол руу ингэж хийж хагаад тэгээд ингэж нэг ганцхан гараар ингэж зүсчих боломжтой. Энэ үгээр шилэн дээр наагаад зүсэх тойргийнхаа одоо радиусыг ингэ авчих юм шүү дээ тий. Радиусыг нүгээр хэмжээд энэ үзүүрт нь алмаз байгаа. Эхэллээ. Баярлаа. Ингээл кино юу? Шил зүсгдээ. Энэ юунд төмөрлөө? Урд шилийг зүсгээд хэрэгтэй. Энэ дээр бас жоохон дутуу юм байгаа. За. Тэгээ хэрвээ бол энэ дээр юм юугаа хийж гисэн бол энэ хоёр шарга ингэж тайлж авал энэ дээр хийгээл энэ маань өөрсдөө ингэж. Тэгээ манайх энэ дээр болохоор нөгөө хэмжээ тавилтаад тавьсан. Тоо тэмдэгэ миллиметр тэрийг тавьж амжиг байгаа. Тэгээд манай хөтөл нь болохоор бас шууд юм шулууныг бас төсөн. Тэгээд энэ нь болохоор одоо 40 хэдэн сантиметртэй төсөн. Тэгээд хэрвээ энийг залгавал 80 ингээд одоо ингээд бүх юмаа ингээд ингэж тайлж аваад энэ дээр огсраад юу зүсчих боломжтой. Ингээл за шүүгчтэй бүтэл авчдаг ч. Говьолтод одоо шил борлуулдаг цэг дээр те байнга шил зүсдэг хүмүүсээр зүсүүлж туршуулж үзв үү? Тийм үзсэн. Тэгээд нэг шилийг болохоор аймгийн хүмүүсээс ингээд асуухад нэг шилийг 2-оос 3 мянга зүсдэг юм байлээ. Та нарыг хамгийн гол нь хэдээр зүсгэн гол нь ашиглаж болох нь хэрэгтэй гэж нь юу гэнэ? Бидний хэрэгтэй хамгийн гол нь та нарын энэ тойрог зүсдэг чинь маш ер нь оноо энэ захмах дээр ийм тойрог зүсдэг юу байдгүй. Энд чинь л хамгийн ер нь төвшөлтэй сайн болсон байна. Шулууныг бол тэр ах нар бол зүгээр баргалж шугам барьж байгаа утас барьж байгаа ингээ явчих гэж тайжуудлаар нөгөөсөө тий. Тойрог одоо жишээ нь юунд хэрэглэх вүлээ? Цагны шилийг зүсгэх. Цагны шил зүсэн тий. Соёл зүсэн. Зарим онгоцны шилийг зүсэн чинь бас хэрэгтэй байхгүй юу? Төгөлдрийг бас алмаз авахт нь бас зүсэн тий. Бөбөргөөс лён алуурчин лёны нүдний шил зүсч болох юм шүү дээ. Бүтээгч залуусыг дэмжигч, үндэсний шилдэг үйлдвэрлэгч
Монгол Базальт компани. Зүсчлээ штэ. Тэрийг яаж авах вэ? Тэр шилнээсээ. Тэр механизм байхгүй бол тэр ч бас нэлээд төвхтэй үйлдэл байдаг юм байл штэ. Даав тавьжаа дээр нь зөөлөн зөхөө доотлолтод зөөлөн бэлгээр тус авчихна. Доороос нь зөхтөх гинэ. Дээшээ ойхлоор бариад авна. Эсвэл гадналын дөрвөн өнцгийг ингээд хагалчдээ юм. Мангар том автан дээр тий голдон жоохон зүсээд гадналын танг хагалаа авчих юм байна тий. Зузаан шилэн дээр бол харин яг галаа огш илдэг шиг тийм төвхтэй асуудал учрна. Жижиг дээр бол ямар ч асуудал үүрэгдэг юм. За цогж авах шүүгч. Таны бодлоор наад бүтээл санаа амьдралд хэрэгжихэд хэр ойр байна вэ? Ойр үлгүүд ингээл одоо шууд ашиглахад бэлэн биш шүү дээ. Ямар ч асуудал. Энэ яг зүгээр гол мол нь одоо жоохон ингээд чангалааг очиж гоё юм уу лээ. Гэхдээ энэ ингээд чангалж байгаа гол бол Яг л шил үзмээр байна да. Ямар ч асуудал шүү дээ. Шилээ авчираа туршилтаа гэж болно шүү дээ. За ингээд болол тавиад эхлэх юм бол буруутдаг шүү залуучтай. Хэрвээ та нар тэнцвүүлвэл бид нар дараагийн шатн дээр игэл буруутдаг шүү. За миний үзээгөө хийцийг харж байхад нэг жоохон хүндрэлтэй буюу яг хэрэглэж байгаа хүн жоохон хэцүү зүйл санагдах зүйл нэ шүү дээ. Нэгдүгürt энэ одоо яг шилний ирмэг дагаж явах гэж байгаа зүйлээ энэ багантай яг ингэж параллел барих гэдэг асуудал жоохон хүндрэлтэй. Магадгүй энэ дээр яг энийг цэх байдаг тэмдэглэгээ ч юм уу те энийг нэг хоногонд орохоор яг ингээд тэр яг энтэйгээ параллел байх өнцгөө олдог ч юм уу тийм ховилтой байвал бас нэг. Тэгвэл энэ яг контр маягаар чангалах үед нэг жоохон юм хазгаа ингээд нэгс энэ мэн жоохон хазгаа байвчул яг үлээ. Мөрөө зүсэг. Мөрөө зүсгээс гадна энэ дээр ерөөсөө юу байгаад байна? Шилнийхаа юу гэж зороод явчихна шүү дээ. Тэгээ яг тийм жигд юу зүсэгдэхгүй байх нэгд. Бас нөгөө нэг шилний ирмэг дарагч нөгөө пас гэж байдаг шүү дээ. Тэрийг бас давхар тавьж өгвөл бас илүү боловсронгуй болж. Окей нэг зүйл. Тий. Сет маягаар хийгнэ тий. Тэгээ уулын та нэгдүгээр шатнаа нөгөө бүтээлч нэг юм шил өргөж тавих юм байгаа байлаа. Тий. Тогмод ахлагчтай багийнхан жилийн дөрвөн улиралд хамгийн хүнд хөдөлмөр эрхэлдэг барилгачин ах эгч нарынхаа хөдөлмөрийг хөнгөчлөх зорилготой цанх өргөгч чараагаа бүтээлийн санаагаа шүүгчдийн өмнө тайлбарласан боловч дэмжлэг авч чадсангүй. Гэхдээ тэдэнд нөөц шин шийдлийн санаа бас бий. Шилнийхээ галлаа ушин саяхан хэлдэг санаан дээр шил авдаг юм дээр тэрийг нэмээд энүүнтэй нэг цогцсон болгоод зүгээр тий. Жордонгийн бүгдээс гардаг мангар том өрдсөн байдаг шүү дээ. Тиймэрхүү юм байх хэрэгтэй шүү дээ. Пан Дуусаа. За ингээд бүтээл санаа гэрэл 3 шатны гэрэл бүгдийг хэлнэ. Нэг ногоон, хоёр ногоон, хоёр ногоон, нэг улаан. Залуучуудаа баяр хүргэе. Гэхдээ энэ улаан анхааруулж байгаа шүү. Дуршаагүй шүү та нар. Яг шил өөртөө зүсээгүй шүү. Дараачуудаа шил зүсээд тэгээд галаа огш маань дараач 3 дугаар шатнд байдгаараа байж байна. Галаа огчтой бүгдээрээ яаж тэр шилээ авахаа үзүүлнэ шүү заавал. Тийм болцолтой тэмцэлтэй амжилт төсөө зөвхөн бүгд. Баяр та. Ерөнхий эдэн тэтгэгч шин бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Залуу зохион бүтээгчдийг дэмжигч, үн цэнийг бүтээгч Monnis. Бүтээгч залуусыг дэмжигч, үндэсний шилдэг үйлдвэрлэгч Монгол Базальт компани. Залуу зохион бүтээгчдийн аяллын хөтөж New Жуулчин тур компани. 2 дугаар шатнд бүтээлийг танилцуулах дараагийн оролцогчид бол Говьалтай аймгаас ирсэн 2 дугаар сургуулийн сурагчид болох Дэлгэрийн багийнхан байгаа. Бүтээл бол дууссан тийм үү? Дууссан. Моглоор хүрээд туслах хэмжээ хийсэн. Бүтээл хийхэд хэр хүндрэлтэй байв? Амархан байв уу? Амархан байсан. Зарим нэг хүндрэлтэй юмнууд байсан л да тэгтээ. Тэр бол одоо юу ч биш шүү дээ. Залуу зохион бүтээгчтэй хувьд тий. Тэгээ өглөөргийг бол маш амархан хугацаанд түргэн ажлыг хөнгөжүүлж гаргана. Та нарын бүтээл дээр бас бусад зохион бүтээгчдийн санаа бодлыг бас та нар мэдээж их тайван сонсчлаасан баг. Хийгээгүй дутуу юмнуудын тийм санаа өгсөн тэгээд тэрийг нэмээд өөрийнхөө бүтээл дээр хийцэн. 2 дугаар шатны мөн онцлог юу вэ? 2 дугаар шатны онцлог бол 1-р шатанд мөрөөдөл үүд байсан энэ цаасан дээр буусан санаа амьдралд биелэлээ олж бүтээл болж ирнэ. Бүтээл болохтой үндсэн үүргээ 100% биелүүлж явах ёстой. За одоо нэг үзүүлэх бүтээл одоо үзэгчд танилцуулах бүтээл 100% өөрийнхөө үүргийг гүйцэтгэж байна уу гэдгийг одоо бүгдээр харцгаая тэхүү. За тэгээ. Зохион бүтээгч Дэлгэрийг хамтдаа ухтаа авцгаая. Дэлгэр Говьалтай аймгийн 9 болон сумаас оролцож байгаа Дэлгэр
Говьалтай аймгийн 2 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Дэлгэр Нямдава хоёрын бүтээл бол углуурга хийхэд туслах төхөөрөмж. Гар хөрөөгөөр хөрөөдөж углуурга гаргахад морийг хөрөөдөж материал өрөх асуудал их гардаг. Тэдний бүтээлийг ашигласнаар углуурга өөгөө тэгшин болохоос гадна цаг хугацаа хэмнэх давуу талтай. Углуургийнхаа хийх зарчмыг бол энэ баг хөрөөг орлуулсан макет хийгээд аваад ирсэн байгаа юм байна тий. Шүүгчдэд ойлгуулахын тулд. Өдөө бүтээл ээгээгүй мөн бүтээл нь шүү дээ. Энэ биш дээ. Зүгээр хөрөөнийхөө орнд макет аваад. За уучлаарай. Энэ яг шараар буцсан хэсэг бол бит хоёрын бүтээл энэ нүунийг шүүгч нартай ойлгуулахын тулд хөрөө хийсэн байгаа. Юу хөрөөний макет хийсэн байгаа. Ингээд нэг талаа ингэж хөрөөдөж. Нэг талаа ингэж хөрөөдөж. Нөгөө талаа ингээд төлхөө хөрөөдөждэг байгаа. Углуурх тэр булангийн хэсэг биш үү? Углуурх гэж яриад байгаа. Ерөнхийдөө яг нэг ийм зааш шин хоёр модыг ингэж холбож байгаа гэдгийг зургийг тэрэн дээр зураад тахтай. Ингээд байгаа шүү дээ. Хоёр мод хооронд нь. Ийм нөх байгаа тий. Тэгээ нэг нь болохоор нэг ийм юу бөөрх ийм юу байгаа тий. Яг ингээ ороод угалж байгаа. Угалж байгаа. Миний ойлгож байгаа зөв нэг юм тий. Биш үү? Нөхрөө. Одоо сандал эдний угуулуурга ингэж нөгөө ийм угуулуурга ингэж ордог тэрийг хийх гэдэг байгаа шүү дээ тий. Энэ деталийг нөгөө нэг барьчаад биднийг биднийг жоохон шүүгчнэр жоохон толгой ирүүлээгүй тий. Нэгдүгээр шатнд бол нэг жоохон юу жижиг хэсэг байсан. Тэгээ ягаад энийг ийм гүдэр хийсэн гэхдээ нөгөө хөрөөний нөгөө тавцсан нь доошоо бууж нөгөө юу н хөрөөний гол нь дээшлэх учраас ийм гүдэр хийж өгсөн байгаа. Тэгээд энийг яагаад ингэж уртцагдсан бэ гэвэл нөгөө хоёр бололтой болохын тулд аюулгүй байдлаа хангахын тулд хийсэн байгаа. Тэгээд энэ нэг бололтой байсан үед ингэж юу хоёр тишээ хөдлөөд юу углуурга мөрөө сарыг гараадсан болохоор яг хоёр болгосон. Тэгээд энэ юу аюулгүй байдлаа хамгаалахын талаас энэ хамгаалалт хийсэн. Дэлгэрээ чи хамгийн чухал юм а тайлбарлсан үлдээчлээ. Би энэ талаас нь эргүүлж харуулаад тайлбарлая. Энд одоо хязгаарлагч буюу боолтоор хязгаарлагч хийсэн байна. За ингээд эхнийхээ одоо юг углуурганы одоо хэсгийг хөрөөдчөөд нөгөө тийш нь түлхээд энд хязгаарлагчаар одоо ингээд дараагийнхаа тулаад хийчихнэ байна. Хязгаарлагч буюу одоо энэ боолтон дээр харин тэмдэг тавьж өгмөр юм шиг санагдаа явчлаа тий. Бас бичлэг нь байгаа үү. Тэгээд энэ ганцхан углуур гаргах биш. Дараа нь тийм нарийнхан мод гаргаж болох байгаа. Савхан модыг бас гаргаж болох нь байна тийм ээ. Манай хоёр залуу сургуульда тавилга хийсэн тийм ээ. Тий. За яг энэ өөрсдийн гаргасан углуургаараа шкаф хийсэн. Үдснүүд хоёр. Үдсэн. Чоо гэж таарч үдстэй. Тэгсэн. Гой шкаф байна. Уян дайжгүй шүү сургуульд. Би нэг зөвлөгөө өгсөн те. Бас нэг хуваар тавьж үл яасан бэ гэдэг. Хуваар нь болохоор яг нэг бид нар нэг яг ийм нэг яг хэмжээтэй байхгүй яг ийм модтай. Тэгэл яг хэмжээгээ тааруулчаад нөгөө хэмжээ хязгаарлагчаа ингээд тааруулчихдаг байхгүй юу? Хийц хэсэгтээ ерөнхийд нь харлаа л да. Тэрэн дээр харагдж байгаа нэг жоохон дутагдaltaй санагдж байгаа зүйл маань. Яг тэр параллел зөөх хэсэгж байгаа хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа хэсэг нь бол зөвхөн хоёр угаалгах төмрийн тэр голдол барьсан юм байгаа даа л да. Олон дахин энэ ашиглаад ирэхээр нэгдүгээр илэгдээ тэр зазуур улам нэмэгдэхээр энэ даялалт өшөө олон ихсгээр магадaltaй болоод байна л да. Энэ даялалт ихснэ гэдэг маань углуур гаргаж байгаа хөрөөнөр далио орох боломжийг бас бүрдүүлээд өгчих тийм муу талтай юм байна. Дээр нь иймэрхүү хийцүүдийг юусэн нэг хажуу талаас нь ингээд мануалдал эрдвэгээр урагшин шахаад хойшин шахдаг ийм хийцүүд байдаг шүү дээ. Тэр тал руу л ер нь оруулсан зүв баха гэж бодож байна л да. Тэр одоо дээдлийн нэг бариул шиг болсон шар ямиг ер нь зориулт нь юу гэж бодоод байна. Хөрөөний давтаа яг ингээд доошлох байхгүй юу? Тэгэхээр нөгөө хөрөөнийх нь гол нь яг дээшлээд. Тэр зайгаа шилжилтийн юугаа бодоод тийм давуулчаад байгаа юм а тий. Тэгээ яг энэ хийцийн чинь цаана юу байдаг вэ гэхээр яг одоо тэр зам болж байгаа үндсэн угаалгах төмөр шүү дээ. Энд нэг өчүүх нэг миллиметр алдаа гэхээр хэрвээ богинохын юмд болгоо яах вэ? Жохон тэр гүн хийх тусам тэрэн дээр алдаа хичнээн л ихсгээд байх юм байна. Тэгээ энэ мэдрийг ерөнхийдөө хийсэн тэрс жоохон анхаарах шаардлагатай хаа гэж хэлмээр. Одоо жишээлбэл би ийм углуур гаргахын тулд яа эхлээд дотор талынхаа голыг нөрөөдөхийн тулд яах гэж байна вэ? Зүгээр өөрт нь шахаж байдаг шүү дээ. Угаасаа тий. Тий. Тэр шахагчаа байрлуулж байгаад одоо яа би нэг 10 хийчихэл дараагаар нь дахиад зөөгөөл нөгөө тийш оргочлуулчаад тэгэл идэг байсан юм уу гэж. Тэгэхээр та нарын одоо яг тэр хийцэл бол бас жоохон тиймэрхүү л байна да. За нэг эвгүй сэтгэл юм да. За тэгтээ бид нар юу ч биелээ. За ингээд шүүгчдийн гэрэл асч үнгээ гарна. Шүүгчдийн гэрэл. Ногоо. Нэг ногоо байгаа шүү дээ. Энэ ногоо бол
дараачийн бүтээлүүд дараачийн зохион бүтээсэн зүйл бүгдээрээ амжилттай болох болтугай гэсэн үг юм байна. Амжилт төсөө залуучдаа. За амжилт төсөө залуучдаа. За дэлгэрийн багийнхаа ногоон утас хайсан байна. За. Мартцсан. Хоёр улаан гэлээ. За ямар ч үснийг ногоон хассан юм байна тийм үү? Энэ ногоон гэрэл юу гэсэн үг лээ? Итгэл найдвар дараа тэгэхээр тэмцээ байгаа л. За юунаас болоод тэнцсэнгүү? Ямар алдаа гарч ив? Тэр нэг яг хөдөлдөг хэсгийн нэгэн замтай тэрэн тэгээд яванда хөдөлгөөн орно гэд. Тэрүүн дээр л алчих шиг. Тэгж тооцоолоогүй юм. Тооцоолсон л доо. Тэгээд ямар авах хэрэгтэй байсан та хоёр юм? Бит хоёрын бодлоор нэг хоёр замтай яг хөдөлдөг хэсэг нь хоёр замтай байх хэрэгтэй. Ямар ч хөдөлгөөнгүй. Тийм л байх хэрэгтэй байсан баг л та. Хоёр замтай бас жоохон урт байх хэрэгтэй гэдсэн үгүй юу? Тий. Тэгээ урт байх хэрэгтэй. Тэгээд нөгөө хөрөөнийхэн тавтангаас илүү гарчих гад. Тэгээ богино хийж болох л байсан баг л та. Тэгээд цаг арай амжааг. Цаг амжаагүй 3 сарын хугацаанд уу? Тэгээ сүүлд бодож болсон. Ерөнхий ивент итгэгч шинэ бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Залуу зохион бүтээгч 2013 олон улсын уралдаа үргэлжилж байна. Яг одоо Мөнхбаатар хөтгөрийн урд байгаа төхөөрөмжийг хараад манай үзэгчд маань бүр анхлаас нэгсэн эхлэн үзсэн үзэгчд бол хин гэдэг зохион бүтээгч ирэх гэж байгаа баргалж таамаглаж байгаа да. Чиний бүтээлүүдийг ингээ хараад хахад шинтөрөө ерөнхийдөө гэр хорооллын айлуудад тулгарч болох асуудлуудыг шийдэх гэж их оролцсон байдаг юм шиг надад санагдаж байна. Ер нь өөрөө хаана амьдардгүү? Би өөрөө одоо 5 дахь ангиас хойш Улаанбаатар хот амьдарч байсан. Гэртээ их шийддэг байсан. Тэгээд гэр хороолд амьдардаг тийм үү? Өөрөө гэрт эхлээ шийддэг байсан. Тэгээ ингээд шийдэж чад залуу зохион бүтээгч гэж эхний жил явагдсан. Тэгээд тэрэнд бүртгүүлж амлах чадаагүй. Тэгээд тэрний дараа жилүүд би бүртгүүлээд ороод. Тэгээд миний оролцсон бүтээл маань бол амжилтанд хүрж байгаа залуу зохион бүтээгчтэй маш их баярлж байгаа. Энэ миний амьдралд бас маш их хэрэг болж байгаа. Юм хий гэсэн энэ хүсэл эрмэлзэлд чинь залуу зохион бүтээгч уралдаан хэрхэн нөлөөлж байна? Ямар нэгэн хугацаатай болохоор за энэ хугацаанд би амжилт хийчихсэн гэж боддог үүднээс чи энэ бүтээлүүдийг амжуулж чаддаг байна уу? Эсвэл одоо өөрөө чи зорьсон учраас энэ хүрээнд л хийгээ явчихж байна уу? Энийг болохоор би бол одоо залуу зохион бүтээгч нэвтрүүлэг хэрвээ байхгүй бол миний юм гэвэл олон нийт танихгүй мэдхгүй би зөвхөн өөрөө хашаан дотроо л хөгжих. Энэ яасан бол улс орон даяар тийм залуу зохион бүтээгч нэвтрүүлэг надад маш их тус болж байгаа. Маш их хэрж баярлж байгаа. За мэдээж бүтээлээ бол маш амжилттай сайн тайлбарлана гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье. За баярлалаа. Энэ зохион бүтээгч метршгүй, шантаршгүй. За өөрийгөө ялан дийлж өнгөрсөн жил хосмол одоо их усүртэй бага оврын 100 хийгээд түүнийг энэ жил бүр 50-д айл тавьсан. Тэрнээс өмнө бас 100 хэдэн айл тавьсан. Түүгээрээ бизнес эрхэлж байгаа. За энэ жил хаягдлд осоор хэрхэн бас 100 хийж болох вэ? За орон байрыг халааж болох вэ гэдэг бүтээлээр оролцож байгаа шин төр юм. Ингээ шин төрийг бүгдээр хамтдаа тайзан дээр угтан авцгаая. Машины хаягдл тосыг ашиглаад бүрэн шатаагаад тэгээ ажиллаж байгаа тийм зух байгаа. Тэгээ одоо энэ маань болохоор хаягдл юуны гуурсан маслын. Энэ дээр давтар грантаар зогсуулж байж байгаа. Энэ зуух маань болохоор өөрөө давхар одоо юутай банктай хоёр давхар банктай энэ хоёр давхар банкны голоор болохоор нам даралтаар усгүйгээд нам даралтаар халааж байгаа байхгүй. Тэгээ энэ маслыг болохоор бүрэн шатааханд бол яг ч гэхээр баг маслыг өндөр далтай хүчтэй агаараар шатаагаад тэгээд ямар ч утаа гарахгүйгээр шатааж байгаа. Тэгээ одоо энэ болохоор миний 100 м квадрат тавьсан айлын энэ намар зохиож хийгээ тавьсан айлын юу баг. Тэгээ энэ автод гарантаар бол хугацааны ирлээнд оруулаад хугацааны ирлээнээр маслыг удирдаад тэгээд одоо маслыг шатаагаад ямар ч утааг гарахгүй болтол шатаагаад тэгээд бүрэн шатааж л яаж байгаа л. Зуух маань хаана байрлах вүлээ? Зуух маань болохоор тэгээд гэр хорооллын айлд бол тусдаа өрөөнд байрлана. Шаталт нь бол одоо ингэж явж байна. Энэ дотор хоёр нэг нь болохоор вентиляторынх, нэг нь болохоор маслих. Энэ нь болохоор үлээгээд улам шатааж юуг болж байна. За хэрхэн яаж шатааж байгаа вүлээ? Тэгээд нэгдүгээр шатанд бас нэлээдгүй олон асуудлууд тулгарсан шүү дээ. Түүн одоо юу вэ гэхлээр нэгт үнэр байна. За хоёрт бас хаана байрлах хүний бие хортой юу? За гуравт бол одоо хаягдл энэ маслуудыг хэрхэн хаанаас яаж одоо тасралтгүйгээр 100-ндаа хийх вэ гэх мэтчлэн олон
бэрхшээлүүд гарч ирж байсан санагдаж байна. Энэ бол одоо манайх энэ бол өөр хийгдэж байгаа. Тэгээ энэ яагаад гэхээр тусдаа тийм объектэнд хийгээд тэгээ нам даралтаар гэрлөөгөө оруулаад одоо бол ашиглаж байгаа. Тэгээд цаашдаа бол улам хөгжүүлэх юм бол боломжтой байх гэж бодож байна. За мөн бас тоосруулах буюу одоо за төгөлдөр чивдээ ийш хараад бол юу ч ойлгохгүй юм байна. Хэлбэрээр одоо халаалтыг явуулж байгаа гэсэн тийм ээ. Энэ маань болохоор одоо эндээс энэ канистрт масл хийгээд одоо энэ евро ондгороо одоо маслыг багаар харуулж энэ дотор туслаа маслыг шатааж тэгээд агаарыг болохоор энэ вентилятораар болохоор үлээлгэж энэ агаарыг сааруулж ийш нь хүчтэй үлээх. Би нэг юм асууж болох шин төрөө. Энэ одоо ингээл дангаараа нэмэлт дүүр хөрөн чирэнгүй ингээл ажиллана үстэй. Тийг нь одоо агаараа ихийн үлээх юм. Агаарыг болохоор вентиляторын доор услаач. За энийг асаангууд дүүрээ үлээчих юм уу шүү? Энэ цахилгаан тоолоод. Бас вентилятор л цахилгаан тоолоод тий. Ажиллуулж үзэх шаардлагатай биш үгчтэй. Ерөө шаардлагатай бол бид нар ажиллуулахад бэлэн байна. Шин дүр маань одоо архаг зохион бүтээгчүүд өнгөрсөн жил чимээр бол финалд явсан мэт. Төгсөл хүртэл явсан тий. Тэгэхдээ янз бүрийн тооцоол энэ төр хийж сурсан баг. Одоо юу хэмнэж байгаа, яаж хэмнэж байгаа, хаанаас хэмнээд байгаа гэдгээ ярьж өгвөл бас биднэрт хэрэгтэй л баг. Миний энэ зохиог зохион бүтээсэн зохиог болохоор нэг яах юм бол айл тавих юм бол одоо нэг сард одоо хэрэглэх гарч байгаа хэрэглээний зардлаас нь 50% хөнгөлөх зорилготой. Нэгдүгээр. Хоёрдугаар болохоор одоо энийг маань болохоор нэг 100 150 200 м авдаг үүсэлгээ ч юм уу тийм юмд л тавиул бас зохимжтой юм болов. Аваас бодоход бол хашаандаа байгаа 2 3 гэр дундаа нэг амбар бариад 2 3 дэш нь 2 дэш нь ч юм уу одоо сан тавиад бас ингээд дундаа ингээд энийг ашиглах боломжтой байгаа. Ингэх юм бол зардлыг бас хэмжиж байгаа л. Нөө Улаанбаатар хотын гамшигын суутаг яах вэ? Чудаа хэр гарч байгаа? Энэ болохоор үнэр л гэхээс бусдын талаар бол утаа бол баг гарахгүй. Бүрийн шатааж маслыг агаарыг хүчтэй үлээлгэж. Юу нь бол үнэр байна те. Тэгээ бүрийн шатгаараа бол шатгаа тохиолдолтой бол одоо энэ зөвхөн одоо энэ чинь сая ингээд асаах гад ингээд байх масл хийж байгаа. Масл бол одоо зүгээр ил байхаар үнэртэй. Бүрэн шатчаараа энэ дотор бол масл үнэртэй. Тэгээ ажиллаж байхдаа бол үнэртэй тийм. Үнэртэйгүй. Уучлаарай юу. Тий. Ягаад тэрэнд нөө одоо энэ банкнд масл нь дуусаагүй байхад дээрээс нэмээд байх юм бол ахиж тийм маслаар оролдох зүйл байхгүй. Масл хэрэглэх үлээ. Одоо минийх бол одоо хоногт 5 литр масл хэрэглэж байгаа. Тэгэл 24 цаг дуулах юм. Шууд 500 төгрөг. Мөө бүжгээгээд үжих нь шүү дээ. Машины масл чинь угаасаа ажиллангууд биш тий. Машины чинь одоо тэр дотор байгаа төмөр хийдэнгүүд маш их хэмжээний төмөрийн үртээс хог одоо өөр юу байдгийг хааг нагаар хамгаал болохгүй өтөхгүй юмнууд тэр маслаар угаагдаа явж байгаа шүү дээ. Тэгээд чи бол одоо наатахсан шатахад бол мэдээж хэрэг тэр төмөр шатахгүй. Тэр хааг нагаарууд зарим нь задран зарим нь задрахгүй. Чамд бол яг хамарт чинь мэдрэгдэхгүй гэж магадгүй. Тэгэхээр миний дөө ингэх хэрэгтэй юм болоо гэж би бодож байгаа юм. Чи тэр машиныхаа маслыг одоо жишээлбэл яг тэр чинь бол яг шатах юм байна, шатахгүй юм байна шүү дээ. Тэгэхээр би бол тэр утааны тэр хэсгээр бол яг чамд нүдэнд чинь харагдаад одоо хамарч үнэртэхгүй ч гэсэн тэр бос тэр хүнд илмэд янз бүрийн юмнууд чинь бүгдөө л үгүй бол 100-нд үл үгүй бол агаар мандал цацагтаал гарна шүү дээ. Чи зүгээр шууд тэгж аваад ашиглаж байгаа бол болохгүй баг. Тэр мэдээж хэрэг тий. Нэг талаасаа нөгөө талаасаа яг зүгээр яг 100-ны ерөнхий хийц бол яг л ийм дизелээр ажилдаг тосоор ажилдаг зогнооч яг л ийм хичээл хийж ажилдаг шүү дээ. Тэгэхээр чи тэр тал дээр нь төлөхөө бас бодохгүй бол яг маслаар ингээл ажиллаад байвал бас болохгүй баг. За миний хувьд бол ер нь бол гаднаас ороод ирсэн энэ засварын газрууд дээр би бас нэг харж байсан л да яг энэ яг манад үйлдвэрлэдэг гадны тэр яг энэ ажилласан маслыг ашигладаг төхөөрөмжөндөө ер нь бол харж харьцуулж анзаарсан байгаа юу? Хоёрдугаар шатндаа болохоор нэг болохоор тэдэнтэй төстэй байгаа хэл. Гуравдугаар шатндаа бол би бол нэг бас нэг автоматжуулах талаас нь өөр бас хүний хөлмөршөө тэр талаас нь аваар маваар гарвал тэр хэдлийн бүгдийг хийх бодолтой байгаа. Тэдрээс ялгахдахаар. Тэгээ би тэрийг асууж байгаа шалтгаан тэдэр дээр ерөнхийдөө заавал эхний дамжлагуудаар тэр фильтр бас байдаг байхгүй. Цаасан фильтрүүд байж идэг. Хоёрдугаар үнэрийн асуудал нь эргээд яг тэр дооцолттой холбоотой болоод байна. Наа чи яг туслын системээр ингээд туслаар ер нь бол оруулж явах нь хамгийн гол зорилго болчиход байт юм билээ. Тэгэхээр магадгүй энэ дэр чи сая автоматжуулалт гэж ярьж байгаа зүйл дээр хэрвээ тэр дооцолтыг автоматжуулалтаа яг одоо энэ шатлалтын хурдтайд уялдуулаад дооцолж чадах юм бол
магадгүй нүнэрээс ус зайлсхийх тийм боломж олдох байх гэж бодож байна. Тэгээ ус чи өөрөөр туршлагатай хүн байна. Бас яг энэ ажил төстэй зуухнуудаас харьцуулах хэрэгтэй. Тэр ургамлын тосны зуух бол нэлээд чамд нэлээд тийм юмнуудыг ойртуулаа гаргаад өгчих байх гэж бодож байна л да. Түүнээс халаалтын систем бол чамд угаасаа асуудалгүй чи урд өмнө хийжсэн учраас яг шатлалтын процесс явж байгаа үндсэн зуухныхаа үйл ажиллагаан дээр нэлээд ажиллахгүй яг одоо яг энэ хийцээр хэрвээ өөрчлөгдөхгүй ингэж орох юм бол яг тийм гэр ахын зориул дээр ашиглах ямар ч боломжгүй. Өнөөдөр хүртэл хийж байгаа хүмүүс бол ерөнхийдөө шууд ашиглах боломжтой тийм өвлийн хүлэмж энэ төр тиймэрхүү юм дээр ашиглах бас нэг боломж байж магадгүй гэдэг өнцгөөс нь харж хэрэгжилж байгаа гэж би ойлгож байгаа. Өөр яг тухайн байрнаас нь тусдан тийм юунд тусгаалсан юунд байдлахжиж ажилуулах тийм боломжууд бүрдэж байгаа гэж бодож байна. Тэгээд тэр зүйлүүдийг бас анхаарч зас залруулж бүтээлээ хөгжүүлээсэ гэж хүсэж байна. За. Миний ойлгосноор бол ингэ шийдсэн юм байна. Тусал хэлбэрээр л их байгууллагууд байна гэсэн үг. Тий. Тэгэхээр тэрний дээр чиний оруулж байгаа агаарын чи хэмжээ гэж бас байна. Вентилятор гэж үлээж байгаа тийм ээ. Тэрний хүчнээс хамаарах уу? Вентиляторын хүч бол том жижиг хувирах уу? Хурдна хувирж байж тэрний тусалтай уялдж байж нөгөө халах хэмжээ маань их болно гэж ойлгох. Вентилятор нь удаан шахахаараа нөгөө юм маань удаан шаталт өгнө. Тэгэхээр дутуу шаталт өгнө. Чиний вентилятор одоогор бол ачаал нь жиг нэгэн хэвийн л ажиллаж байгаа гэсэн үг үү тийм ээ? Гэхдээ ер нь янзаар солих боломжтой. За тэгэхээр багтаа баг талдаа л гэсэн. Хэлэх гээд байгаа санаа бол туслахын хэмжээнээс хамааруулаад вентиляторын эргэлтийг ачааллыг зөв өгөх юм бол утаа баг гарах юм болов уу гэсэн бодол байгаа. Дотоод шаталтын хөдөлгүүрийн онолтой ойролцоо тийм ээ. 1 кг бензин шатахад 15 кг агаар хэрэгтэй. Гэхдээ мөн ялгаагүй. Наа чи тусал их орох тусам их агаар хэрэгтэй. Тусал баг ороход баг хэмжээний агаар өгөж ашигтай хэмжээний дулаан гарнаа гэдэг л асуудал байна. Дараагийнхаа шийдэхдээ тийм зүйлүүдийг тусалтайгаа уялдуулаа шийдэрэй гэж хэлэх гээд байгаа юм. Вентиляторын эргэлт ачааллыг. За тийм зүйл байна да. За ингээд шүүгчид санаа бодлоо хэлж дууссан бол ерөнхий шүүгчид гэрлэр үнэлгээ гаргаж энэ бүтээл санаа 3 дугаар шатанд тэнцэхүүгүй юу гэдг нь шийдэгдэнэ. Ингээд гэрэл нэг улаан нэг ногоон. За тэгээд сайн хэлсэн шүүмжүүдийг мэдж байгаа тий. Тэгээ сайн хараад тэр яг автоматжуулалтын асуудал шийдэж болно л доо. Өөрөөр сэргэлжээ сайн тохируулж штэ. Тэрийг нэлээд сайн оролдоод нэмж хийшээ заяа. 2 ногоон баяр хүргэе шинтрээ. За амжилт хүсье. Олон айлыг халаах болтугай, олон албан байгууллагуудыг халаах болтугай. Эхний чинь бүтээл бол хичнээн айлыг халаагаад байгаа л одоогоор. Одоо бол 50-аад айл халаагаад. 50-аад айл халаагаад байна тийм ээ. За амжилт хүсье чамд. За. Чиний хувьд яг манай яг ингээд 2 дугаар шатнаас гарч ирээд бүтээлээ тэнцсэн гэсэн ингээд ийм картыг аваад байгаа дэр хэр ямар байд юм бэ? Тэгэхээр одоо юу бодогддог вэ? Миний зорж исэн хийсэн юм маань үр дүнтэй болсон маш их баярлаж байна. Бусад одоо өөр шатнуудаас энэ 2 дугаар шатны онцлог нь чиний хувьд юу байдаг бол гэж чи бодож байна? Миний хувьд бол одоо 1-р шатанд зүгээр зургаар үзүүлээд үнэн бодлоо ярьж мэддэг. Хамгийн гол нь 2 дугаар шат гэдэг хамгийн гол нь гэж боддیں۔ Тэр хүний хэлж байгаа санаа Монгол улс дахиад нэг бүтээл гарах тэр 3 шүүгчл дэмжиж олж хараад дэмжиж байгаа нь 2 дугаар шатнд тэрийг нь харсан л баярлаж байна. Тэмцээнийхаа тэгэхээр чи шатнаас шат болгоны ялгааг маш сайн мэднэ шүү дээ, тэ? 3 дугаар шат ямар шат байдаг вэ? 3 дугаар шат бас шийдвэрлэх шат байгаа. Тэгээд 3 дугаар шатнд дэжчихвэл ер нь тэгээд бараг л ер нь тэмцээндээ төрүүлснээс өөр юм. Өөртөө гэсэн үг. За амжилт хүсье. За. Ерөнхий ивент тэтгэгч шинэ бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Санаагаараа жигүрлээ. Шилдэг бүхнийг нэхийг хүснэ. Гэрэлт мөрөөдөлтэй залуус яа. Нэгэн хүсэлдээ хөтлөнө. Сайхан бүхэн ойрхон байна. Сансан бүхний хийсэр байна. Сэтгэл зүрхийн өдрөг байна. Сэтгэлээ залуусаа.